Би нэлээд тоног хоосон дэвтэрчдэд суулаа л да. Дэвтрээ нээх бүрс цагаан хувцас намайг чимээг хүлээж өгдөг байлаа. Сайхан санаа орж ирэх хүлээгээд урам зориг төрөхөөр яг юу хийчихээ яг таг мэдж ойлгоцоход эхлэндээ гэж өөртөө хэлсээр. Харин тэр мөч энэ янзаараа хязгаарч ирэхгүй байлаа. Магадгүй бид бүгдээрээ л ингэдэг бах. Хүлээдэг, мэдээлэл цуглуулдаг, ном уншдаг, хичээл үздэг, нийтлэл хардаг. Тэгээд үүнийгээ бид бэлтгэлээ бацааж байна гэдэг өөртөө хэлсээр тэр бэлтгэлийн үр дүнг хязгаарч үзэхгүйгээр зүгээр л бэлтгэлээ хийсээр байдаг. Гэвч яг үндэ бид айдтайгаа дурлцаал сайн бүтээл гаргахгүй байх вэ гэж байна. Хүмүүсийн өмнө тэнэг харагдах вэ гэж байна. Эхлэмэгц юу хийхээ мэдэхгүй, замаа олохгүй байх вэ гэж байна. Бид өөрсдийнхөө илүү зоригтой, илүү ухаалаг, илүү бэлэн болсон хувилбар ирэхийг хүлээдэг. Тэгээд би нэг зүйлийг ойлгосон. Тодорхой байдал нь бодлоос биш зөвхөн үйлдэлээс төрдөг юм аа. Юу хийхээ урьдчилан бодож төгс төсөөлснөөр болчихдаг биш харин эхлээд муу ч гэсэн хийж дараа нь сайжруулснаар бүтээдэг. Ном бичгийг хүсвэл эхний өгүүлбэр муухай байж болно. Гэхдээ бичиж эхлүүлснээр санаа бодол зурган гардаг. Зураг зурж сурах гэж олон сар онол үзэж хичээл хийх шаардлагагүй шүү дээ. Зүгээр л зурна эхэндээ эвгүй хөвгий харагдаж магадгүй. Харин давцаар байвал нэг л мэтгэж зургуул чинь амьдралтай бодит юм шиг харагдаад эхэлнэ шүү дээ. Гэвчлэг хугаас амар эвгүй хэцүү тохгүй заяа. Тэгэхэд анхны оролдоогоос угаас төсөөснөөс торгодог. Гэвч энэ бол суралцах үе шат. Ямар нэгэн зүйл сайн болсон чадварсан хүн бүрлийн үеийг туулсан байдаг гэж бодож байна. Тэгээд зүгээр л хэлсэн. Тэгээд шантралгүй бишлсэн. Чингис хааны хэлсэн нэг үг гэдэг шүү дээ. Айвал бүхий, хийвэл бүвэ. Хүн замдаа гарч, алдаа гаргаж, дасгаж, дахин оролцоор байж л юу хийснээ ойлгодог. Гэвч бид эхлэхээс өмнө л бүгдийг нь мэдээд чаддаг болчихсон байх гэсэн үг шүү дээ. Аяллаа өмнө газрын зурагтай байхыг хүсдэг. Тэгээд тэр байхгүй учраас гарааны шуурм дээрээ зогсоол байдаг. Эцэст нь би тэр дэвтэр дээр нэг зүйлийг бичсэн. Муу байсан, үнэхээр муу байсан. Гэвч бичиж эхэлнэгц нэг зүйл өөрчлөгдсөн. Бэлэн байсан учраас биш, бичиж эхэлсэн учраас. Тэгээд аажмаар хоосон хуудас маань хоосон чанараас хагацж дүүрэн дүүрс рүү хэлбэж эхэлсэн. Гол зүйл нь эрдэл бэлэн болтлоо, юу хийхээ яг таг мэдэх хүртлээ хайцсан алхад болох хүртэл хүлээх ямар ч хэрэггүй. Зүгээр л хэл. Энгийнээр эмх замраагүйгээр төгс бас байдлаар хэл. Учир нь чи ихгүй бол амьдралд чинь юу ч өөрчлөгдөхгүй. Гитар тэрс суулаа гээд хөгжмийн ая өөрөө тоглохдохгүй. Фитнес орч мөрөөдлийн бие хэлбэрээ бодод зогслоо гээд би чинь өөрөө өөрчлөгдөхгүй. Хоосон дэвтэр харц суулаа гээд бал үзгээ аваад бичиж эхлэхээс нааш бас л яг хэвэндээ байж тээ. Тэгэхээр бүгдийг эхлүүлэх хүн бол ерөөсөө чи өөрөө. Өнөөдөр яг одоо эхэл. Муу байсан ч эхэл. Бүр муу байсан ч эхэл. Учир нь эхлэх хүн замдаа гардаг. Баярлалаа.